Эрүүл бэлчээр, эрүүл мал, эрүүл Монгол хүн. Бэлчээрийн менежмент цуврал хичээл. Монгол орны бэлчээрийн төлөв байдал. Монгол улс бол өн эрдэнэс улбаатай нүүдлийн мал аж ахуйн орн. Малын тэжээлийн үндсэн их үүсвэр нь байгалийн бэлчээр хадлагын газар юм. Монголын нийт газар нутгийн 112 сая га газрыг бэлчээр эзэлдэг. Бэлчээрийн хэдэн хувь нь доройтсон бай? Ер нь бол манай орн бэлчээрийн доройтлыг яг үндэсний хэмжээнд анх удаа 2015 онд тодорхойлж үндэсний тайлан гаргасан байгаа. За энэ тайлангаар бол манай орны нийт бэлчээрийн 65% нь ямар нэг хэмжээгээр өөрчлөлтөнд орсон. За гэхдээ энэ 65% өөрчлөлт орсон талбай 90% нь бол буцаад сэрэх боломжтой гэсэн юм дүн гарсан байгаа. Загварын улсын сүлжээнд дээрх бэлчээрийн мониторингийн 1516 цэгийн 2014 болон 2016 оны мэдээлэлээр тулгуурлан гарсан Монгол орны бэлчээрийн үндэсний тайланг харьцуулж үзэхэд байгалийнхаа унган төлөв байдалтай ойролцоо буюу бага зэрэг өөрчлөлтөд орсон бэлчээр 18%-аас 13.5%. Ашиглалтын одоогийн хэлбэрийн өөрчлөлт ачааллын зохицуулсан нөхцөлд 3-аас 5 жилийн дотор эргээд байгалийн төрхөндөө орох боломжтой бэлчээр 25%-аас 21.1%. Ургамалжилтын бүтэц бүрэлдэхүүн нэлээд өөрчлөгдсөн. Эргээд байгалийн төлөв байдалд ороход харьцангуй урт 10 хүртэл жил шаардлагадах бэлчээр 15%-аас 12.8%. Харин үндсэн зүйл ургамал устдаад хөрс нь элэгдэлд орсон. Байгалийн аясаар сэргэх боломжгүй цөлжсөн гэж хэлж болохоор хүнд хэлбэрт орсон нь 7%-аас 12.3% болж өссөн харамсалтай мэдээ байна. Тэгэхээр энэ хүү цэгүүд маань бол Монгол орны бүх баг буюу 1550 багийг төлөвлөсөн нэг цэгээс жил бүрийн 8 дугаар сард бэлчээрийн ажиглалт хийдэг. Тэгэхээр энэ хүү мэдээгээ боловсруулж анхны бэлчээрийн доройтлын тайлан гаргаж хэвлүүлсэн. За энэ хүү цэгүүдийн мэдээллийг хэрвээ сонирхсан хүмүүс байвал тус байгууллагын вебсайт дээр тавигдсан Монгол орны цэгийн зураглал гэсэн цахим зургаас орж үзэж болно. Энэ тохиолдолд бол тухайн багийн бэлчээрийг төлөөлөх цэгийн зураг, за тухайн бэлчээр аль түвшинд доройтсон бэ гэдгийг харж болно. Монгол орны аль хэсгээр бэлчээр илүү их доройтсон бай? Бэлчээрийн доройтлыг хэмжээг одоо ингээ аваад үзэх юм бол хаагур аль бүс бүтгээр хамгийн их доройтсон гэхээр төвийн бүс буюу хээр, ойд хээрийн бүс, байгалийн бүсээр бол ойд хээрийн бүс, замун цөлрхөг хээрийн бүсийн хойд хагас хамгийн их доройтсон байгаа. Тэгэхээр энэ хэсгүүд маань бол малын тоо хамгийн их, за хүн амын нөхцөл суурьшил хамгийн өндөртэй ийм хэсгүүд маань хамгийн их доройтолтой. За харин бэлчээр соргог бэлчээр одоо хамгийн их хүртэй байгаа газрууд маань бол Зүүн аймаг буюу Дорнод аймгийн зарим сумд, за мөн Өмнө Говь аймаг, за тэгээд Баруун аймгийн зарим нутгаар бол харьцангуй соргог байгаа гэсэн юм дүн гарсан. Харин 2016 оны тайлангийн мэдээллээр Архангай, Төв, Сэлэнг, Дорноговь аймгийн нутагт байрших мониторингийн цэгийн дийлэнх нь доройтлын өндөр зэрэглэлд шилжсэн. Сүхбаатар, Дорноговь аймагуд доройтлын хувь хэмжээ хамгийн өндөрт тооцогдож байна. Бэлчээрийн доройтлын явц маш богино хугацаанд эрчимтэй нэмэгдэж байгаа. Энэ үед бэлчээрийн төлөв байдлыг соргог түвшинд хүргэн сэргээх, тогтвортой хадгалах чиглэлээр менежментийн өөрчлөлт хийх хойшлуулшгүй чухал шаардлага тулгарч байна. Үүний тулд малын тоог тооцоо төлөвлөлттэй цөөлөх, бэлчээр ашиглалтын болон сүргийн менежментийн стратегийг иргэдэд тулгуурлан хэрэгжүүлэх, өвс, тэжээл, бэлтгэлийг менежментээр дэмжих, төрийн бодлого боловсруулах, алхам, үе шаттай арга хэмжээ авахаас гадна нутгийн иргэд малчтад тулгуурласан, сэргэх чадварт суурилсан бэлчээрийн менежментийн хөтөлбөрийн эргэцийн орчинг бүрдүүлэх нь зүйтэй юм а.